Монголын морин өртөө шуудан нь үүсэл хөгжлөөрөө дэлхийн шуудаа холбооны түүхэд анхдагч тэргуун зэргийн харилцаа холбооны нэгэн төрөл тооцогддог юм а. Монгол улс дэлхийн асар өргөн уудам нутгийг эзлэн оршиж байсан үед 1228-аас 1241 онд Монголын эзэнт гүрний хаан ширээнд сууж байсан Чингис хааны 3 дугаар хүүгэн өгөөдөө мэдээлэгч захирагч нарыг бий болгон морин өртөө байгуулсан нь шуудан харилцааны хувьд уургын улааг халж мэдээл харилцаа дамжуулах сүлжээг үүсгэн байгуулсан томоохон дэвшил болжээ. Өртөө нь улам боловсронгүй болон хөгжсөөр ирсэн бөгөөд ардын хувьсгал мандсан 1921 оны 7 дугаар сарын 19-нд ардын засгийн газрын тэргүүлэгчдийн 6 дугаар хурлын тогтоолоор Монгол улсын шуудан бичиг захиргаа мэдээний ерөнхий хороо байгуулсан нь одоогийн Монгол шуудан компани. Монгол улсын шуудангийн сүлжээг эзэмшигч Монгол шуудан компани нь Монгол улсын 21 аймаг дүүргийн 22 шуудангийн үйлчилгээний газар 330 сум болон Улаанбаатар хотын 38 шуудангийн үйлчилгээний салбараар дамжуулан нийт 900 гаруй ажилтнуудтайгаар шуудангийн 30 гаруй төрлийн үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэн явуулж байна. Өнөөдрийн байдлаар улс хот хоорондын шуудан 7 хоногт 3-аас 6 удаа, аймгийн төв сум хооронд 7 хоногт 2-оос 4 удаа сумаас 1200 гаруй багт 7 хоногт 1 удаа хүрэхээс гадна дэлхийн 200 гаруй улс оронтой түүний дотор шуудангийн хамгийн шуурхай хэлбэр буюу Бөөхай шуудан 38 оронтой солилцож байна. 30 гаруй мянган шуудангийн хайрцаг эзэмшигч 200 мянга гаруй хэвлэл захиалагч 10 мянгаар албан байгууллагад шуудангийн үйлчилгээг үзүүлж жилдээ 10 сая гаруй ширхэг бичиг захидал илгээл хэвлэлийг хаягт эзэнд нь хүргэж гардуулдаг байна.